Танхимд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөг газрын тосны салбарын ажилтан албан хаагчдын төлөөлөлтөд уулзлаа. Ерөнхийлөгч газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үе үеийн хамт олонд Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн баярын мэнд хүргэлээ. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжийн доктортой байдлыг хангах, чанар стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд тууштай нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Газрын тосны бүтээгдэхүүн эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ ханган улмаар экспортлогч орон болох зорилт тавьсан нь үндэсний аюулгүй байдал эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг тэмдэглэлээ. Үүнд газрын тосны салбарынхны оруулж байгаа цаашид оруулах хувь нэмэр асар их гэдгийг хэллээ. Монгол Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуй нэгж, инженер, техникийн ажилтнуудад дахин талархал илэрхийллээ. Манай улс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж төлш шатхууны хэрэгцээгээ хангах, импортын хараат байдлыг бууруулах, валютын гадаад урсгалыг сааруулахыг зорж байгаа. Одоогоор газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90% байна. Хайгуулын 10 ашиглалтын 4 талбайд хайгуул олборлолт хийж байгаа. 2023 он гэхэд л 333 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43 сая тонн ашиглалтын баталгаат нөөц тогтоожээ. Мөн уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метанхийн чиглэлээр 7 талбайд хайгуул судалгаа хийж байна. Өмнөгөө аймгийн Цогццын сумын нутаг дэвсгэрт орших 5-7 бүлэг ордыг хамаарах 5-7 33 дугаар талбайд метанхийн анхны нөөц баялагийг тогтоон эрс баялагын нэгдсэн тоо бүртгэлд авчээ. Цаашид хайгуулын ажлыг эрчимжүүлж шинээр нөөц тогтоох зорилгоор 16 талбайд нээлттэй сонгон шалруулалт зарлахаар төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ нийслэл болон орон нутагт автомашин хийгээр цэнэглэх станц, ахуйн цэнэглэх цэгийн тооч мөн өсөн нэмэгдэж байна. Стратегийн ажилбагт бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Ингэсээр аж ахуй нэгжүүд доод тал нь 1 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний агуулга барих боломж нөхцөл бий болсон юм а. Салбарын ам, импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд агуулгах сав барих, өргөдгөх зээлийг Монгол банк болон арилжааны банкудаар дамжуулан олгоно. Мөн газрын тосны тухай болон газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх мөн өдөр Горгаз компани ерхий захирал Батмөнхийн мөнх сайхан, Тэс петролиум компани гүйцэтгэх захирал Цогийн Майдар нарт аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дэд додон медалаар шагналаа.